Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд хөөрхөн хамтлагийн дуу сайхан бүгдээрээ сонслоо. Нэг цаг алгад ашичи. За цаашдын урамтай өндөр амжилт хүсье. За ингээд манай Монголын Фрэнс өгчний дуу ордог гэж байсан. Тэрний дэргэд цэцэг хамтлагийн Return 88 гэх тоглолт энэ 4 сарын 27-нд болох гэж байгаа. Тэгээд энэ тоглолт маань хамтран ажиллагчаар Good Soil Music-ийн хөгжмийн дэлгүүр маань хамтарч ажиллаж байгаа. Эхнээсээ л бид нар хамтарч ажилласан. Тэгээд өнөөдөр цэцэг хамтлагийн ах эгч нарын ирчгээд өнөөдөө баяр хүргэх гээд бас хамтран ажиллагч энэ Good Soil Music Store-ийн хамт олондоо бас талархах сэтгэлээ илэрхийлэх гээд ирсэн юм аа. Тэгээд баярлалаа та бүхэндээ. Өнөөдөр хүрэлцсэн та бүхэндээ маш баярлалаа. Тэгээ бид бүхний сайхан тоглолтыг дэмжиж оролцож байгаа Good Soil Music-ийнда дахин баярлалаа гэж хэлье. Гоё санагч хоёулаа андаа нэг дуул гэхүү. За хамтдаа. Одоо нэг юм хөөрхөн хүүхд байсан шиг хоолоо гарахгүй бах. Тэгтээ алгаа мундаг ташаад ивэл гард магадгүй шүү дээ. Айгуу дөө. За дахиад ихнээс нэг яваа гэхүү. Очоод яа. За. Хей! Микроны надо. Ва. Bayirdi sangas kurte. Akla bayirdi sonda. Bayirdi anamızda. Akla bizi harca orada. Wow, kire. Naçuda irege. Nargisun ortamda taşlara. Максиг дарсан тэр хүчин ёстой миний найз миний ном сайхан ном бидний ном бидний ном тутэ ном бид расби ном дон хайртай
Ямар гоё юм бэ? Бас гитар чинь дэдгээр ингэдэг хүү 7 дугаар гэж штэ энэ чинь. Том бах байна. Тийм байна. Яг одоо хуучин цагаар бол 5 дугаар ингээ хөвгдөө штэ. Яг ийм багтаа орж ирсэн байна тийм. Одоо ч нөгөө 6 настай ордог болсон. Бидний үед ч 8 настай байсан болохоор хамгийн том 5 дугаар ингээ байсан. Баг нь 2 дугаар анги, 3, 4 дугаар анги гэдээ явдаг байсан. Тэгээд за тэгээд манай нөө 90 дууссан. За цэцэг амтлагийн ахлагч уянга цэцэг амтлагийн дуучин мөнхчлөө. За Батулд яг төгжмшин Батулд Нака бас гитарч бүгдээр гараад ирээ. Гүйг. Шоу тоглох юм шиг зү гэж тийм. За тэгээд бас энэ сайхан өдөр одоо тогсон ч яг нэг гитарыг авч. Нэг тоглож. Уянга сол гитарынхаа. За тэг. За би сол гитар тоглох. За ингээд явчих юм байна шүү дээ. За чи бас гитар. За Ингэж юм байна одоо юм те. За ямар ч энэ хөөрхөн дүүнэрийг хараад бас сэтгэлүүдэд нэг дуу тоглож өгөхгүй болохгүй бах тэр ойлгомжтой. Тэгээд мадам маань бас ажилтаа, цагаа маань ажилтаа байгаа учраас ингээ сайхан өгч байгаа гоё тоглолч тий. Тэгээд та бүхэндээ хэлэхэд бас цэцэг амтлагийн одоо 40 жилийн өрөөнд явагдаж байгаа энэ сайхан тоглолтондоо алс холын Америкаас сэтгэл зүргээ гарган хөрөлцөн ирсэн мөнхчлөндөө бүгдээрээ баярлаа. Мөнхчлөө нэрээр бүгдээ 2 3 хоног тэгээд бас энэ сайхан тоглолтондоо гол ирсэн байж байгаа. За тэгээд юу яах вэ? За зүслийн утаа сайхан байна. За.
хөгжмөө худалдаад авах ч гэдэг юм уу. Энэ талаараа юм сайхан манад одоо бүрэн цогц үздэг нь бас тийм. За. Манай дүү маань. За. За тэгээд Мотив амтлагийн ахлагч дооч Эрдэнэ жижигэн шүүн байгаа. Тэгээд би ахта дөнгөж сая би ердөө 2 цагийн өмнө өөрийнхөө гаргасан шүлгийн номыг үлгэдэж аваад би соёл урлагийн сургуулийг 2008 онд төгссөн. Мотив амтлагийн 15 жилийн эзэн тоглолтоос өнөөдөр өглөөхөө ах минь хаж өглөөхөө ходоос ирсэн байгаа. Тэгээд ахта энэ номынхоо дээжийг бас бэлгэлье. Тэгээд тоглолтод нь Мотив амтлагийн дүүнэр нь амжилт төсөж байна. Та хайртай шүү. Төвчмөд дэлгэрүүлэх өвчм техник одоо гитарын сургалт бүх зүйлийг нь гүйц соёл хамт олонныхан бол хичээнгүүд нь та бүхэнд бас одоо хичээл хөрөлдөг байгаа. Тэгэхээр манай цэцэг амтлагийн дуу хийн сайн дуулахай тэмцээнийг бас бид зохиосон байгаа. Тэнд ямар ч насны хүн оролцож болно. Одоо Nexstar Zimmerman гэсэн бэж хуудасаар тэрийг авч байгаа. Одоо манай энэ тэмцээний ивент хичээл гүн соёл music store оролцож байгаа. Кэбман брэндийн одоо гитарыг одоо тоглох тусчтай өнгөө уцаа соёлох дагалдах одоо хэрэгслүүд болох мөрөвч бийг одоо шингэн юу яадаг шүү дээ. Чинхшүүлэгч цөөх одоо бүгдийн дээрээс нь бас юунд дамжаанд өнгөө сурах тийм эрхийг бас бэлгэлж байгаа. За ингээд гүйц соёлынхон хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. За ингээд 4 сарын 27-нд болох цэцэг амтлагийн return 88 тоглолтод та бүхнээс хүрэлцээг урьж байна. За ингээд энд цугласан та бүхэн болон саяны авьяаслаг дүүнэртэй баярлалаа. За тэгээд манай тоглолтод амжилт хүссэн дүүнэртэй болон сэтгэлээр ажиллаж байгаа бүх хүмүүст баярлалаа. За гүйц соёлынхондоо бас их баярлалаа.